Бүгдээрээ сайн байцгаана уу? Дахин нэг шин влогоор оролцсондоо баяртай байна. Өнөөдөр ажлаа тараад автобусаа хүлээгээ гэрлүүгөө явахгүй байж байна. За тэгээ гэртээ хайрж амарчаад маргаашин эрсдийн тэн тойролтоо хийх гээд гэмтлийн дээрээ ирж бэлтээр ирээд 1 сар өнгөрсөн байна. Энэ манай physical therapist буюу хөдөлгөөний засалч нарын маань дасгалын өрөө байгаа. За төгөлдөр юм чи. Дахин шинэ өглөө хэлсэн байна. За тэгээд сая хийсэн хүүхдүүд амарсан өглөө тоцрохгүй амар гоё байсан. Одоо бол айгуу төгжрээд айгуу хэцүү байгаа. Тэгээд юу ч яаж ингээд дэмдэрэгөө явж байна. Яа. Тэгээд алдарт гэмтэл савсадлын үндэсний төв буюу гэмтлийн хэмжээ дээр ирлээ. Зарим өдөр ирж ирчихэн бол цагаа хүлээгээд хажуугаар нь кофе уудаг. Зарим тохиолдолд ирдгүү дандаа гацардаг. Өнөөдөр жоохон ирж ирсэн болохоор кофе аваад жоохон юм итгэж төлөвлөж гин. Яг тийм бол өчтөр орой би бас юм идэж амжаагүй. Тэгээд идэх юм байвал авчаад байхгүй бол нэг чихэр авчаад тэгээд ажиллагаа орондоо. Долоо 7 хоногоор ээлжлээд эхний 7 хоног нь эмчигээд байгаа. Дараагийн 7 хоног нь хөдөлмөр засал, физ гэмчлэгээ, хөдөлгөөний заслыгаа тасгуудаар ордог. Тэгээ энэ 7 хоног би хөдөлгөөний засал дээр байгаа. Арай болгосон кофе ууцсан. Одоо ажил эхлэх гэж сууж байна.
шүү дээ. Одоо шөнө 10 болох гэж байна. Гэрлүүгээ явж байна. Гадаа өнөөдөр цас орсон. Жохон сэрүүхэн байна. Би нөгөө малгай өмсөж чаддгүй болохоор малгайгүй явцсан чинь толгой дасарлаа. Бүрстэ хойгоор атгаж штт. Тийм гэхдээ гадаа хүүтэн ч гэсэн гоё юм. Яг миний сэтгэл шиг. Таалаа. Тэгэрийнхээ гадаа ирчлээ. Нэг бичлэг эхлүүлэл яваад хийзээ дуусна бүү мэт. Юу ингэж хамгийн эрттэй гэртээ ирж байгаа өдөр байна. Ойрт ингэж 10 мараа захирч амжаагүй. Тийм байна. Эхнээ тавьж өгье. Чи гэртээ ирсэн. Би хөдөлгөж гэж байна. Уцаа манай хаймар заваа мэт. Окей. Лос. Залгачаач. Хоцнотоо уцаан гэрмэн заваа. Тэгтээ хэрэг зэрлэхгүй байгаа. Одоо зав байхгүй. Тийм байна. Одоо цэцлээд нэг усанд орцсон. Тиймээс бай сайхан мөрөө.